бол 100 яманд 3 ухаан л болдгийм байна л та. 3-4 ухаан. Гэтэл 60 ухаан бол ихтдэм байна угаасаа. Гэтэл одоо бараг эсрэгээрээ 60 тий яманд 100 ухаан болчлоо гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр дэд сайд нарын томилгоо өчигдөр хийгдлээ. Үнэлээ зэрэгцээд Арслан намын зүгээс бас засгийн газар шаардлага хүргүүлсэн. Таны зүгээс бас тодорхой байр суурь сошиал орчиндөө бол илэрхийлсэн байсан л да. Энэ тал дээр бас байр суурь илэрхийлсэн. Төр цомхон байх ёстой гэдэг энэ агуулга юугаар илэрхийлэх вэ гэхээр хамгийн нэгдүгээрт энэ дарга сайд нарынхаа энэ дарга армийнхаа орон тоог цөөлөх багасгах гэдгээс л нөгөө төр цомхон байх чи эхэлнэ гэж би үзэж байгаа. Тэгэхээр би одоо байнга л хэлдэг нөгөө 46 саятай тий хүн амын 46 сая ийм Аргентин улсад 9 сайд үйл ажиллагаа явуулж байна. 9 сайд. Тэгээд одоо маш хүнд байдалтай байсан улс орны эдийн засаг бол өндийж ирж байгаа. Тэгэхээр Монгол улс бол 3.6хан тий одоо 3.5-аас 6хан сая хүн амтай байж одоо 20 сайд ажиллаж байна тий. Дээрээс нь одоо нэмээд 16 сайтай болоод ингээд тий ингээ 36 сая 3.6хан сая хүнд гээд ингээд тий дэндүү их байгаад байгаа юм. Тэгээ ямар сайндаа би нөгөө 100 яманд 60 ухаан гэд битсэн чи хүмүүс эргүүлээд юу гэж хэлсэнгүй л наа чи одоо бүр эсэргээрээ 60 уханд 100 ямаа болчлаа гэж байгаа байхгүй. Яг ер нь бол 100 яманд 3 ухаан л болдгийм байна л та. 3-4 ухаан. Гэтэл 60 ухаан бол ихтдэм байна угаасаа. Гэтэл одоо бараг эсэргээрээ 60 тий яманд 100 ухаан болчлоо гэж хэлж байгаа байхгүй юу. Энд чи юу хэлж байгаа нэвэл манай улсын хувьд бол ийм олон дарга сайд нарын орон тоогтоос хэрэггүй гэж үзэж гэн гэж үзэж байгаа шүү дээ. Энд чинь дарга сайдрыг дагаад мэдээж цайлан гээд явна те айгүй л унаа мал гээд явдаг баг. Тэгээ ингээд дагалдсан наазах нь зардлууд гарч байгаа. За хоёрдугаарт тодорхой чиглэл хариуцуулна гэж байгаа шүү байлээ. Тэгэхээр миний бодлоор бол тэр сайд нар чи өөрснөө тэртээ тэргүй бодлогынхаа асуудлыг авч явах гэж тэр сайдыг бишээ тэр ямыг тэргүүлж байгаа. Тэгэхээр сайд нар нь өөрснөө тэр ажлаа хийж болдгоо юм уу? Эсвэл тэр сайд нар нь хийж чадахгүй байгаа бол тэр мундаг тэ бодлогын асуудлыг хийнэгээд байгаа сайдаараа солих ёстой ч юм уу? Дэд сайдаараа тэ жоохон гайхадлаа юм л да. Монгол Ардын намын зарим сайд нараас байр суурийн авахд бол Арслан намынхаа ойлгох байхаа гэд тэр Аргентины жишээг хэлэхэд бол одоо дампуурж байгаа улсыг яриад гэдэг ийм зүйлийг ярих юм. Яалаа гэж юу гэж дампуурах уу? Харин сэргэж байгаа ш. Дампуурцсан байсан улсыг үгүй одоо ер нь яаж ч бодсон улсын эрх ашиг юм уу? Дарга сайд нарын эрх ашиг юм уу гэдгийг харах хэрэгтэй ш. Тэгээ сайдынхаа тоог цөөлөө тэр милээ гэдтэй Аргентин улсын ерөнхийлөгч бол та бүхэн санаж байгаа бол шинээр сонгогдоод тэр олон яамдын ингээд тэр яамдынхаа нэрийг цаасан дээр биччихээд бүгдийг нь уурч хайсан шүү дээ. Соёлын яамгүй болгоё, спортын яамгүй болгоё гэд. Тэгээ тэгж байгаа хүнийг одоо муулж дампуурсан гэж хэлж болохгүй л дээ. Тэр хүн бол цэвэр одоо улс орныхоо эрх ашигын төлөө байна. Ямар тач тэр өөрийнхөө тий одоо доор ажиллах сайдрынхаа тоог бол багасгасан байна. Энэ бол ард түмний эрх ашигт нийцсэн шүү дээ.